За сайн бацхан уу энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр Монголд бол одоо яг 16 цаг 01 минут болж байгаа бах. Тэгээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За юутай ч гэсэн new wind буюу одоо шинэ салхи төслийнхөө тухай бас богинохон танилцуулга бол хий гэж бодлоо. За юутай ч гэсэн яг мэдээллүүдийг бол нэлээд хангалттай тавьсан байж байгаа. Гэхдээ яг бас ингээд арай өөр хэлбэрээр та бүхэнд бас өгөх гээд ингээд явж байгаа. Тэгээд бас лайв хийгээгүй айгүй удацсан байна. Ковидын үед айгүй их лайв хийгээл яг ингээд сураал тий одоо юу гэдгийг камерын өмнө ингээд гараал тэгээд айгүй датцсан байсан чинь тэрнээс хойш нэлээд удаан хийгээгүй бас энд нь гацаад байж магадгүй уучлаарай. За юу ч гэсэн чатгаараа л одоо хийндээ яг бол бас мэдээлэл хүргэх шаардлагатай байгаа учраас тийм. За юутай ч гэсэн эхлээд яг та бүхэнд бас нөгөө хуваалцсан мэдээллээ бас ингээд дахиад ингээд ерөөхдөө бол ярих зүг болов гэж бодож байна. Яг пост байдлаар явсан байгаа. Гэхдээ маш их хэмжээний мэдээлэл бас та бүхэнд очсон байгаа учраас энийгээ бас ингээд яг ерөөхдөө би өөрийнхөө ярианыхаа дагуу бас хийх нь зөв болов гэж бодож байна. За та бүхэнд өгсөн мэдээллийн хувьд бол яг нийтдээ яг 3 хэсэгтэй бол мэдээлэл бол байгаа. За тэгэхээр юу ч гэсэн одоо мэдээлэл руугаа харъя даа тий. За тэгэхээр юу байгаа? Бүгдээрээ зааж байгаа энийг За тэгэхээр яг 3 хэсэгтэй буюу questions буюу асуултууд тий яг ингээд та бүхний хувьд бол магадгүй ингээд тий энэ төсөл юу юуны тухай ямар хүчтэй гэдгийг бас ойлгуулахын тулд ингээд ер нь асуулт байдлаар эхнийхээ бол мэдээллийг бол өгсөн байгаа. За тэгэхээр ингээд яг 10 цуврал юм одоо богино постууд бас хийсэн байгаа. Тийм тэгэхээр одоо юу гэдгийг ихэнх тохиолдолд нөгөө төслийн танилцуулга гэхээр ингээд айгүй олон хуудас ингээд одоо мэдээлэл ингээд хүмүүс тавьчихдаг. Тийм тэгэхээр нэг талаасаа бол ингээд тэр бол нэг талаасаа амарч юм шиг нөгөө талаасаа бас хүмүүст хүрэх нь бас айгүй бага байд юм болов уу гэж би бол ер нь бодож байна. Тэр утгаас бол ингэж хийж байгаа. За тэгэхээр энэ төслийн хувьд бол яг та яг уран бүтээлч юу гэж асууж байгаа. Тэгэхээр энэ өөрөө бас айгүй маргаантай асуудал байж магадгүй олон хүмүүсийн хувьд яг уран бүтээлч чиний хэлхийн за одоо уран бүтээлчийг бол жишээлбэл артист гэж ерөөхдөө ингэж хэлэх юм бол одоо яг одоо хүн чинь ер нь бол хүн болгоно л одоо артист юм биш үү гэдэг одоо юу гэдгийг айгүй олон тийм маргаанууд бол явдаг. За тэгэхээр ерөөхдөө бол яг миний хувьд бол одоо яг энэ төслийн хүрээнд бол уран бүтээлч гэдэг үгийг бид нэр ингээд нөгөө айгүй тийм ерөөхдөө утгаар бол хэрэглээгүй байгаа. Тэгэхээр энэ яг утга нь юу вэ гэхээр ямар нэгэн байдлаар та ингээд оргуу хоосноос ингээд бүтээл хийдэг тий одоо тэр нь оргуу хоосноос гэдгийг бол бас айгүй сайн анхаарч та бүхэн бас ойлгоорой. Тэгэхээр уран бүтээлчдийн хувьд бол ялангуяа дөрсөг урлагийн уран бүтээлчдийн хувьд бол тий ямар нэг одоо санааг одоо ямар нэглээд санаа байхгүй байна. Тэгээд санаа бий болно. За тэгээд тэр нь одоо ингээд явсаар байгаад босруулсаар байгаад ингээд одоо бүтээл болдог ийм одоо явсаж байгаа. Тэгэхээр одоо юу гэдгийг хүн болгонд бол яг одоо ингээд оргуу хоосноос ингээд бүтээл бий болгодог тийм чадвар одоо юу гэдгийг тийм одоо юу гэдгийг байгалийн өгдөл бол бас байхгүй яг үүнд бол тийм болохоор энийг яг мэрэгжлийн хүрээнд явж байгаа гэж ойлгоорой. Тэснээс нөгөө том утгаар нь за би бол ингээд тий амьдралынхаа тий уран бүтээлч амьдралаа би өөрөө бүтээдэг артист
гэдэг ч юм уу тиймэрхүү утгаар нь бол ерөөсөө яг байгаа шүү. Тэгэхээр яг уран бүтээл гэдэг үднээсээ та бүхэл төрлийн техникийг бол ерөөхдөө бол бид нэр оролцуулж байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар за би одоо юу гэдгийг дижитал арт хийдэг юм чинь энэ төсөлтөд оролцож болохгүй ч юм уу гэрэл зураг гэж ерөөсөө бити бодороо тийм. Тэгэхээр нөгөө яг одоо буцаад нэг уран бүтээл гэдэг бол уран бүтээл одоо ер нь бүтээл гэж юу хэлж байгаа юм бэ гэдэг одоо юу гэдгийг бас ойлгослоо гаргахад нэг талаасаа бас яг нөгөө хүн болгоны хийгээд байгаа зүйл яг бүтээл мөн үү? Энэ бол бас л одоо ялгаа ахгүй маргаантай асуудал. За яг энэ төслийн хүрээнд бол одоо би бид нар бол одоо юу харж байгаа юм гэхээр яг бүтээл гэдэг маань нэгдүгээрт ингээд яг оргуу хоосноос ингээд яг ингээд оригинал буюу их бүтээлийг нэгдүгээрт яаж байгаа. За тэр бүтээлийг ямар техник ашиглаж одоо ямар одоо юу гэдгийг тэр нь одоо уламжлалт техник байдаг юм уу, орчин үеийн техник байдаг юм уу, холимог байдаг юм уу, тэр нь бол яг үүнд бол энд бол яг хамаагүй. За дүрслэх урлагийн бүтээл гэдэг нь өөрөө ерөөхдөө бол одоо ганцхан уран зурагч юм, уран баримлч юм уу эсвэл одоо юу гэдгийг бидний одоо орчин үеийн зөндөө олон одоо юу гэдгийг техникүүд одоо гүйцэтгэлүүд байж байна. Тэгэхээр ерөөхдөө бол яг гүйцэтгэл дээр бол гүйцэтгэл буюу техникийн одоо юу гэдгийг яг ямар техникээр хийсэн бэ гэдэг дээр бол анхаарал бол бид нар бол яахад хандуулахгүй. Хамгийн гол нь тухайн бүтээлийн бол одоо юу гэдгийг чанар дээр анхаарлаа хандуулна. Тийм болохоор та дижитал арт хийдэг хүн байж болно. За тэгээд одоо гэрэл зураг авдаг ч юм уу эсвэл одоо холимог техникийн ажлууд бол хийдэг бол шинэ үеийнхэн болоос гарсан байгаа. Тэгэхээр тэр үднээсээ бол айгүй чөлөөтэй бид нар бол үзэж байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл одоо уран зураг гэхээр заавал ингээд тэ одоо зотон дээр тогсоор хийгдсэн байх ёстой ч гэдэм үү. Тийм одоо юу гэдгийг хязгаарласан юм шаардлагууд бол ерөөсөө тавиагүй байгаа. Зотон дээр одоо юу гэдгийг бүхэл төрлийн холимог техникээр одоо бүтээлгэж болно. Тийм болохоор тэр үднээсээ айгүй чөлөөтэй хандсан байгаа шүү. За тэгээд гол нь бол одоо юу гэдгийг яг одоогийн орчин үеийн нөхцөл байдлыг бид нэр бас аягүйсан ойлгох хэрэгтэй байгаа юм л. Жишээлбэл одоо яг Монгол байж байгаа, Монголд амьдарч байгаа уран бүтээлчдийн хувьд бол шууд одоо яг гадаад ертөнцтэй ингэж бас холбогдох бол аягүй төвөгтэй шүү дээ. Та бүхэн мэдж байгаа. Хэдийгээр ингээ интернет хөгжсөн байгаа боловч таны одоо жишээлбэл бүтээлийн тухай, таны тухай яг ингээд нөгөө чанартай мэдээлэл яг интернет дээр бол яг байхгүй бол яг одоо жишээлбэл мэдгүй таны нэрийг одоо жишээлбэл ингээ хайгаад одоо үзээ л да. Тэнгүүд ингээ дандаа ингээ фэйсбүүкийн нөгөө Монгол фэйсбүүкийн яг аккаунт ч гарч ирээд таны ингээ яг хийж байгаа юмтай ч хамаагүй тийм постууд гарч ирэх юм уу. Тэгэх юм бол одоо жишээлбэл тэр гадны хүн ч юм уу, гадны байгууллага ч юм уу ерөөхдөө бол за энэ хүн бол ингээ хобби маягаар хийдэм байна л гэж ойлгох байх ерөөхдөө бол тийм. Тэгээд яг тантай ингээ тэгээ фэйсбүүкээр ер нь ихэнх тохиолдолд манай монголчууд бас нэг юм аягуулсаа ойлгоорой. Ихэнх тохиолдолд яг мэргэжлийн одоо өвлөх судлаач ч юм уу эсвэл одоо яг худалдаа авагч ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар яг одоо яг энэ төрсөг хурлын салбарт мэргэжлэрээ ажилладаг хүмүүс бол яг фэйсбүүкээр ч юм бол холбогдно гэж бол ерөөхдөө бол айгүй ховор мэдээж холбогдох тохиолдол гарахыг бол би үгүйсэхгүй. Гэхдээ яг хувийн фэйсбүүкээр бол холбогдох тохиолдол бол ер нь бол маш ховор шүү. Тэгэхээр та бүхэн ятгахтаа Instagram одоо яг нөгөө мэргэжлийн одоо Instagram ч бас хоёр янз юм байгаа шүү дээ. Хувийн одоо professional буюу одоо мэргэжлийн гээд хоёр янз юм байна. Тэгэхээр ятгахнаа Instagram хуудастай байх юм бол илүү бас ингээ холбогдох боломжтой, холбогдох тийм хандлагатай байгаад байдаг. Тийм тэгэхээр энэ нэг жижигхэн гэдэг юм уу нэг талаасаа жижигхэн нөгөө талаасаа бас ингээд яг таны одоо ингээд шууд бусаад таны одоо юу гэдгийг карьерт ч юм уу шууд бусаар таны уран бүтээлд таны одоо юу гэдгийг гадаад зах зээлтэй холбогдох одоо замыг магадгүй одоо ингээд зам хаагдаад байж бас магадгүй гэж ерөөхдөө бас би хардیں۔ Тийм тэр үднээсээ бол яг чанартай мэдээлэл ерөөхдөө бол байх нь айгүй чухал тийм цаг үе бол ерөөхдөө бол ирсэн байж байна. Тэгэхээр бол яг ихэнх тохиолдолд одоо жишээлбэл би ямар нэг одоо Монголын уран бүтээлчээс сонсож байгаа Монголынхаа уран бүтээлчдийн нэрийг ингээ хайгаад бол үзэх юм бол ер нь бол ерөөсөө яг тийм мэргэжлийн төвшөнд бичсэн намтар ч юм уу яг ингээд шууд холбоо ярих гэдэг нь тэр нь одоо Instagram-ийн аккаунт гэдэг юм эсвэл шууд одоо имэйл бол ерөөсөө гарч ирдэггүй шүү дээ. Тийм тэгэхээр нөгөө ихэнх тохиолдолд тэгээд би ингээд нөгөө Facebook-ыг бага ашиглах гэдэг. Тэгээд заавал нөгөө Facebook руу ингэж нөгөө орох хэрэгтэй болчиход байдаг. Гэтэл Facebook бол одоо бас яг нөгөө албаны одоо харилцаа холбоо албаны ажил явуулах юм бол сууг бол биш гэдгийг бол ингээд монголчууд маань ойлгосоо. Яг нь Монголд бол тэр бол ингээд фэйсбүүк бол айгүй чухал болсон. Тэрийг би ойлгож байна.
Гэхдээ энэ төсөл бол одоо илүү гадагшаага чиглэсэн төсөл учраас та бүхэн бас ингээд нөгөө Монголоос гадагшаа тий албаны харилцаа, албаны одоо сууг, албаны одоо тийм хоорондын одоо коммуникацтэй энэ яаж явагддаг гэдгийг бас ингээд ойлгох хэрэгтэй байна. Тийм тэгжээж бас ингээд нөгөө нэг илүү өөрийгөө одоо гадаад ертөнцтэй илүү зөв байдлаар, мэржлийн байдлаар танилцуулах одоо ийм юу гэдгийг суурь нь бол гарч ирнэ гэсэн үг. За тэгэхээр цөөхөн тохиолдолд за тоог нь би бол хэлж мэдэхгүй байна. Яг цөөн тооны Монголын одоо Монгол гаралтай Монголын уран бүтээлчдийн тухай бичсэн, за зарим Монголын уран бүтээлчдийн, за Монголын урлагийн судлаачдын, зарим гадаадын урлагийн судлаачдын бичсэн ийм одоо яг мэргэжлийн түвшинд бичигдсэн анализ дүгнэлт бол шүүмжийн судалгааны бичвэр бол гарч ирдэг. За тэгэхээр энэ бол маш цөөхөн. Тэгээд маш их хайх хэрэгтэй болдог. Жишээл одоо юу гэдгийг ингээд одоо хин нэг уран бүтээлч ингээд тэр текстийг би ингээд зөндөө хайж явж олдог. За тэгээд энэ одоо юу гэдгийг бидний одоо энэ санаачлаад байгаа төслийн одоо энэ одоо датабаз үүсгэх гээд байгаа шүү дээ, интернет датабаз тийм. Тэгэхээр энэ датабазын хувьд бол яах гээд байгаа юм гэхээр тэр олон одоо бичигдсэн энэ тэнд бичигдсэн тийм шүүмж судалгаа анализ зөвлөлтүүдийг баг ингээд бас нэг доор ингээд авших гээд байгаа бас тийм давхар бас тийм юу байж байгаа тийм. Тэгэхээр эхний ээлжинд бол одоо бид нар шинээр бол одоо юу гэдгийг бичвэр мэргэжлийн анализ зөвлөлт шүүмж судалгааны бичвэр бол хийн. Тэгэхдээ мөн одоо өөр бусад тийм одоо судлаачд болон өөр бус мэргэжлийн хүмүүс бичсэн тэр бичвэрүүдийг бас одоо энэ датабазд бас ингээд нэгтгэж бас авчрах юм юу гэдгийг мөрөөдөлтэй тийм бодолтой бас ерөнхийдөө бол байгаа. Тийм тэгэхээр маш цөөн тохиолдол би бол яг тоо хэлгээд үзэх юм бол нэг 10 орчим Монголын уран бүтээлчдийн одоо яг мэргэжлийн бүтээлүүдийн тухай хийсэн тийм мэргэжлийн одоо дүгнэлт шүүм судалгааны бичвэр бол гарч ирдэг. За тэгээд бус нь бол гэтэл Монголд бол 10-аас илүү олон уран бүтээлч байгаа гэдэг бол та бүхэн бол мэдж байгаа. За тэгээд яг ерөнхийдөө бол одоо яг интернет гэдэг бол өөрөө ингээд мэдээж хэрэг маш олон тий одоо юу гэдгийг давуу талуудтай тий бидний одоо жишээл Facebook бол одоо жишээл 20 жилийн өмнө байгаагүй тий гэтэл Facebook одоо яг Монголын өдөр тутмын амьдралын үед ямар чухал юм болсон байна тий гэхдээ нөгөө талаараа бас ингээд нөгөө яг гадаад одоо юу гэдгийг гадна талаас харж байгаа тохиолдол тий ганцхан одоо жишээл би ч гэсэн одоо яг Монголоос одоо гадагшаа амьдарч байгаа юм шүү дээ тий тэгэхээр ингээд яг гадна талаас ингээд харангуут яг одоо уран бүтээлчдийн яг интернет дэх мэдээлэл, интернет дэх өөрийгөө одоо илэрхийлж байгаа байдал тий одоо ер нь нэг талаараас брендинг буюу одоо брендинг гэж одоо монголоор бол ярьдаг тий. Тэгэхээр энэ бол тал нь бол ерөөхдөө бас илүү учир дутагдaltaй байж байгаа. Тийм тэгэхээр ер нь бол нэлээд замбраагүй харагддаг. За Instagram-ийн хувьд бол бас ингээд би бол бас сайхан ашиглаж хэлсэн. Тэгээд Instagram-ийн одоо тэгэхээр ингээд яг Instagram-та яг монголын уран бүтээлчдийн бас Instagram-ыг хараад явжлаа л да. Тийм тэгэхээр зарим уран бүтээлчд бол айгүй зохион байгуулалттай яг ингээд нөгөө өөрийнхөө одоо юу гэдгийг мэргэжлийнхэн дагуу ингээ юмнууд хийдэм байлээ. Зарим нь бол ингээ хойлоод явцдаг яг ингээд ойлгомжгүй яг энэхүү яг юу үед ямар өчтэй янз бүрийг тавьсан бол ямар мэдээлэл өгөх гэж байгаа юм гэд тэр юм нь бол ойлгомжгүй. Тийм байдлаар бол ингэж гарч ирсэн байлээ. За Facebook-ын постуудын хувьд бас тийм байгаа тий. Монголын уран бүтээлчд маань бас яг Facebook-ийн нөгөө өөрийнх нь хувийн аккаунт болон ингээ яг нөгөө Facebook-ийн хуудас ингээд нөгөө хоёрыг бас заримдаа ялгааг нь бас дутуу ойлгоод байдаг юм шиг надад санагддаг. Тийм тэгэхээр хэрвээ одоо яг уран бүтээлч олон нийтэд ингээд мэргэжлийн тэг гадаад ертөнцтэй мэргэжлийн холбоо үсэх гэж байгаа бол та бүхэн Facebook-ийн хуудастай бол байх нь бол айгүй чухал. Тэгэхгүй бол нөгөө хувийн Facebook дансаар бол ерөөхдөө бол барагтаа бол гадныхан бол ер нь бол тантай холбогдохгүй ер нь байх магадлал айгүй өндөртэй. Тийм болохоор энэ бас тийм учиртай байгаа шүү. За тэгэхээр энэ бол айгүй чухал асуулт гэж би бодож байна. Тэгээд та өөрийгөө яаж ойлгуулахаас, яаж танилцуулахаас, гадаад ертөнцтэй яаж танилцуулахаас болоод яг гадаад ертөнц танд яг тэгж хандна. Тийм тэгэхээр хэрвээ одоо мэргэжлийн уран бүтээлч би одоо ингэж сурсан, ингэж юм боддгийн, ийм бүтээл хийдгийн, энэ бүтээл ийм учиртай энэ. За тэгээд одоо өөр бусад урлагийн судлаачид энэ хүний бүтээлийг би ингэж бодож байна, ийм учиртай, ийм ач холбогдолтой гих мэтчлэн байдлаар одоо юу гэдгийг ингээд ерөнхийдөө бол нэлээд тийм багц мэдээллийг бол ярьж лээ л да. Тэгэхээр тэр мэдээлэл бас ингээд байхгүй байх юм бол яг мэргэжлэн гэж ханхад бол аюу хэцүү.
яг гадна талаас тийм та бүхэн яг ингээд гаднаас одоо жишээлбэл би гадаад хүн биш л дээ Монгол хүн тий. Гэхдээ ингээд яг ингээд гадна талаас ингээд харахад бол ингээд айгүй тийм юутай юу гэдгийг учир дутагдaltaй байдгийг гэдгийг бол би бас өөрөө бас ойлгож байгаа хгүй яа. Тэгэхээр нөгөө Монголд яг ингээд би чинь Монголд 10 жил бас амьдарч ажилласан та бүхэн мэдж байгаа. Тийм тэгэхээр Монгол байхад бас тэрийг бас айгүй бага анзаарч юм байна. Тэгээ яг Монголоос ингээд гадагшаа ингээд гараад ингээд яг ингээд эргээд ингээд яг гадагшаа гарчаад Монгол руу ингээд Монголын одоо уран бүтээлчдийн өөрсдөө яаж танилцуулж гэдэг үг ингээ харангуут ерөөхдөө бол тэр бол айгүй тийм юут болчтой юм байна. Яхахгүй тий шийдэх юмнууд бас байна, өөрчлөх юмнууд байна гэж харагдаж байна. Ерөөхдөө бол одоо тий та бүхэн ч гэсэн мэдж байгаа. Одоо яг ингээ интегритийн нөгөө давуу талууд байгаа гэдэг одоо бид нэр сая явсан. Гэхдээ интегритийн бас сул талууд бас айгүй байгаа. Тэгэхээр тантай жишээлбэл одоо яг ингээ Германд ч юм уу хаан ч юм уу ингээ би хүнтэй танилцаад ингээ тий ингээ тий бизнес картаа ингээ өгнө шүү дээ тий. За тэгээд өгөөл тэр хүн надаас салаад тий ерөөсөө хэдхэн минут секундын дотор ингээ шууд ингээ миний нэрийг гуглдна гэсэн үг ерөөхдөө. Тэгээд тэр хүн нэгдүгээрт ингээд тэр ингээ намайг шалгах гээд байгаа биш зүгээр миний тухай илүү мэдээлэл ер нь хайж ин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэнгууд одоо жишээлбэл миний одоо яг одоо өөрийн вебсайт гарч ирнэ, миний Instagram гарч ирнэ, миний одоо Facebook хуудас гарч ирнэ. Тэгэхээр энэ бүх нөгөө одоо юу гэдгийг багц мэдээлэл мань хоорондоо холбоотой. Тэгээд бас чанартай авах хэрэгтэй. Тэгэхээр хэрвээ таны Google-ээр ингэж хайгаад тэгээд ингээд Google-ийн 1 2 дахь хуудсан дээр тантай холбогдолтой ингэж чанартай мэдээлэл гарч ирэхгүй юм бол ерөөхдөө бол яг айгүй төвхтэй яг цаашаа тэр хүн ингээ дараагийн алхмыг хийгээ тантай ингээ холбогдоод харилцаа холбоотой болох тэр алхмыг бол ер нь хийх магадлал бол нэлээд багасна гэсэн үг тийм. Тэгэхээр ингээ шууд хамааралтай тийм бид нэр ингээд болж гин Монголдо болж гин гэж ойлгоод байгаа гэж болно. Гэтэл ингээд яг гадны хүн харахтаа ингээд окей за энэ хүн бол ингээ Монголдо болж байгаа. Гэхдээ ингээд гадагшаа ямар сонирхол байхгүй мэн гадаад ертөнцтэй одоо дэлхийн ертөнц чинь том шүү дээ тийм. Тэгэхээр гадаад зах зээлтэй холбогдох тийм сонирхол байхгүй юм байна. Гадаад ертөнцид одоо өөрийнхөө уран бүтээлийг танилцуулах хүсэл бол байхгүй байна л гэж ойлгоно гэсэн үг ихэд бол тийм. За тэгэхээр энэ бас асуудал гэж бодож байна. Тэгээд ер нь бол тийм дундын хүмүүс бол айгүйх ер нь байгаад байдаг юм да санагддаг ихэд тий одоо жишээлбэл уран бүтээлчдийг зуучлах ямар нэгэн одоо юу гэдгийг нэг тийм агентлаг байдлаарч ажиллаад байгаа мó за зарим нь бол одоо тийм дилерийн ажил хийгээд байгаа тий мэдээж тийм одоо юу гэдгийг тэгээ байгуулах хүмүүс бол байхыг бол би үгүйсэхгүй тий мэрэгжлийн одоо галерейнууд бас одоо ингээм монголчууд бас цөөн ч гэсэн бас байгаа тий за тийм одоо юу гэдгийг зуучлалын төлөөллийн байгууллагууд хувь хүмүүс ерөөхдөө бол байгааг би ойлгож байна тий энэ бол яхаарахгүй энэ төрсөг урлагийн яг зах зээлийн экосистемд бол байх ёстой гэж бодож байна. Гэхдээ тэр хүмүүс яг мэрэгжлийн хүмүүс байж чадчихна уу тий тэр хүмүүс ингээд зүгээр ингээд нэг англи хэлтэй тэгээд тийм одоо өөр одоо төрсөг урлагтай ямар ч холбоогүй тийм одоо юу гэдгийг зүгээр нэг бизнесмен ч юм уу одоо юу ч үгүй бизнес эмэгтэй ч юм уу тийм хүмүүс одоо байгаад байна уу таныг одоо яг уран бүтээлчин зүгээс ч ойлгох уу таны одоо өдөр тутамдаа үздэг амьдралыг чинь мэдэх үү таны бүтээлүүдийг ингэж ойлгож одоо юу гэдгийг яг ингээд нөгөө одоо сүнслэг талаас нь ингэж ойлгож амин сүнсийг ингэж ойлгож мэдэрх үү гэдэг бол бас айгүй өөр асуудал тэгэхээр эсвэл зүгээр ингээд тэгээ таны одоо юу гэдгийг зөв бүтээлэг чинь заавч ингэ дундаас нь хідэн дөрөв болох гээд байгаа зүгээр нэмэршлийн бос хүн ч юм уу ер нь бол зөндөө олон л одоо янз янзын хүмүүс бол одоо бас одоо салбарт бол ингэж байгаад байдаг. Тэгэхээр тэр нэг англи хэлтэй мэргэжлийн бос хүн ч юм уу эсвэл одоо хин нэг одоо жишээлбэл та бүхэн бол ингэж хүлээгээд байгаа хүмүүс бас байж магадгүй. Тэгэхээр хэрэг хүлээж байгаа хүмүүс байгаа бол тэр бол яг ажил хэрэг болох бол ер нь бол жоохон юу л бах хэцүү л бах яг үүнд бол тийм тэгээд жишээлбэл одоо бизнесменийн хувьд бол миний хувьд бол одоо жишээл би бол бизнесмен биш байхгүй тий би бол яг дийлэгч биш би ерөөхдөө бол уран бүтээлч куратор би судлаач л юм тий тэгэхээр би бол одоо жишээл Монгол дахтай ямар нэгэн байдлаар хүмүүсийн бүтээлийн худалдаа дундаас нь мөнгө олох гэж бол яваагүй тий тэрийг бол монголчууд өөрсдөө ч гэсэн мэдж байгаа тийм тэгэхээр миний хувьд бол одоо ингээд яг өөрийнхөө байсурыг бол ингээд ерөөхдөө бол мэдж байгаа ойлгож байгаа тийм болохоор ингээд юм л авах гэж бол би бол гүйхгүй тэгээд яг энэ дээр юу хэлэх вэ гэхээр яг бизнесмен хүн бол одоо яг
ашиг олохын төлөө л явна шүү дээ. Яг тэгвэл тэр бол боо шүү дээ. Ашиг олохын төлөө. Тэгээд жишээлбэл таны бүтээлийг одоо ингээд зараад ашиг олж чадахгүй бол тэгээд та тэр хүнд бол хэрэггүй л байхгүй юу яг үндэ бол. Тэгээ энэ хүн таны бүтээлийг зараад ашиг олж чадахгүй бол тэгэл ерөөхдөө бол одоо юу гэдэг энэ харилцаа бол тийм удаа үргэлжлэхгүй. Тэгээд яагаад гэвэл яг тэр хүн мэржлийн хүн биш нөгөө яг тэр нарийн имийг ойлгохгүй за жишээлбэл одоо бүтээл зарагдахгүй байгаа олон шалтгаан байж болно шүү дээ. Жишээлбэл одоо яг Монголын нөхцөл байдал таны бүтээлийг ойлгохгүй байж болно. Тэр бүтээлийг одоо яг өөр тэгээ гадаад аль нэг одоо юу гэдгийг зах зээл илүү үнэлж болно. Тэгэхээр нөгөө тэр чинь ганцхан нөгөө нэг таны бүтээлийн одоо юу гэдгийг чанараас болоод байгаа гэхээс үл бас ямар одоо юу гэдгийг зах зээлд тэр бүтээл ингэж болсон гэж олж जैन танигдчихэн гэдгээс бол айгүй хүн болж байгаа. За тийм нарийн одоо юу гэдгийг мэдлэг бол тухайн мэргэжлийн босгонд бол ерөөхдөө бол байхгүй гэсэн үг тийм болохоор энэ database маань яг зүгээр ингээд таны зургийг тавиал тэгэл ингээд нэг одоо юу гэдгийг нэр ингээд нэг тэдэн он төрсэн тим гээд хэдэн бүтээлийг тавиад орхих зүйл ерөөсөө биш гэж ойлгоо. Тийм тэгэхээр энэ юу вэ гэхээр яг таны мэдээж одоо анхаарчны мэдээллүүдийг тавина. Гэхдээ ингээд яг таны тухай яг ингээд яг маш тийм нарийн одоо бичсэн намтар таныг одоо энэ гадаад ертөнцид ойлгуулах гэдэг байгаа шүү дээ. Тийм ингээд хоёр дахь хэсэг нь бол юу байх вэ гэхээр яг таны одоо бүтээл дээр чинь хийсэн одоо анализ те энэ бүтээл одоо ийм одоо жанрын ийм утга учиртай ийм мессежтэй ийм одоо бүтээлүүд ийм юм байгаамаа гэдэг одоо юу гэдгийг бүтээлээ чинь одоо мөн ч нэрээ гаргасан ийм бичвэрүүд бол ерөөхдөө бол байх юм. Тэгэхээр яг илүү олон талаас нь бүхэл байдлаар бол таныг бол одоо ойлгуулах гэдэг. Бүхэл гэдгийг одоо юу гэдгийг яг англи хэлэнд бол holistic байдлаар гэж ярьдаг. Тэгэхээр миний хувьд бол одоо яг тийм holistic хандлага буюу яг ингээд одоо жишээлбэл таныг бол одоо юу гэдгийг уран бүтээлчийг бол яг ингээд нэг тэгээ надад би мөнгө олох хэрэгсэл гэж бол би ерөөсөө харж чадахгүй. Тийм тэгэхээр бүхлээр нь харж байгаа гэсэн хувь хүн талаас нь харна, уран бүтээлч талаас нь харна, бүтээлтэй нь холбож харна. Тэгээд энэ дундаасаа ингээд энэ одоо юу гэдгийг бүхэл байдлаар ингээд хандхаар олон талын ингээ харна гэсэн. Тэгээд яг мэргэжлийн текстээ ингээд яг ингээд багц байдлаар харах юм бол яг таныг ингээд нөгөө илүү одоо юу гэдгийг зөв байдлаар илүү мэргэжлийн байдлаар яг одоо гадаад ертөнцид холбох юм сууг нь бас болно гэсэн. Тэгээд яг контактын хувьд бол ингээд ерөөхдөө бол таны одоо мэдээллийг Instagram гэдэг юм уу, имэйл гэдэг юм уу шууд тантай холбогдох юм одоо юу гэдгийг контактыг тавих учраас тантай тэр байгууллага юм уу хүн бол шууд ингээд контакт их боломжтой юм болох юм шүү тийм. За тэгээд шийдлийг бол би ингээд сая давхар бас ярьчлаа. Тэгээд шийдэл бол ерөөхдөө бол одоо яг ийм database байгаа. Тэгэхээр database маань яг тэгээд таны одоо юу намтар анализ дүгнэлж одоо яг шүүмж судалгааны бичвэрийг бол англиар бол ерөөхдөө бол энэ бол ингээ англи хэл дээрх бол database байх юм шүү. Монгол англи хэл дээр болгон гэх юм бол энэ бол үнэхээр маш их ажиллагаатай. Тийм болохоор бид нар бол яг энэ database өөрөө гадагшаа хандсан мэдээж монголчуудад хэрэгтэй. Гэхдээ гол зорилго нь бол Монголын уран бүтээлчдийг илүү одоо гадаад ертөнцид ойлгуулах ийм одоо юу гэдгийг зорилготой учраас бол англи хэл дээр байна. За тэгээд бидний бол бас хамгийн гол одоо юу гэдгийг зүйл бас юу байгаа юм гэхээр мэдээж хэрэг бол таныг ойлгуулчаад дараа нь яах вэ гэдэг асуулт гарна шүү дээ. За тэгээд ерөөхдөө бол яг Монголын төрсөг урлагийн түүх, дэлхийн төрсөг урлагийн түүх одоо энэ чинь ингээд бичигтэл явж байгаа шүү дээ. Улс орон болгон ингээд бичигтэл явж байгаа. Тэгэхээр бид нэр яг одоо яг энэ төслийн анхны буюу эхний одоо шат дуусгаад 3 жилд одоо ер нь багтаа дуусгаад яг тийм захин болон хэвлэмэл одоо тийм ерөөхдөө бол тийм ном бол гаргана гэж бодож байгаа. Тийм тэгэхээр 3 жилийн хугацаанд бол бид нэр ингээд уран бүтээлчдийн бүтээлүүдийг судлаад бичвэр бичээд одоо энэ database үүсгээд тэгээд тэрийг бол ингээд ерөөхдөө бол ном болгоод одоо дэлхийд дахинд одоо юу гэдгийг захин болон одоо юу гэдэг хэвлэмэл байдлаар ингээд бас танилцуулна гэсэн үг. Тийм тэгэхээр хэд хэдэн сувгаар ерөөхдөө бол таныг танилцуулж явна гэсэн үг ээ. За би юу яагаад тий Facebook-ийн нэг шалгаатыг яг тэгвэл би нөгөө яг ингээд юу явж байгааг бас шалгаж харахгүй бол за тэгээд Facebook-ийн лайв бол явж байгаа юм байна. За тэгээд энэ бас юу байгаа өнөөдөр бас нөгөө баасан гариг за тэгээд цаансар бас их төгцөн болохоор хүмүүс бол их завгүй байгаа би ойлгож байна. За юу ч гэсэн мэдээлэл бас өгөөд тэгээд ингээд та бүхэн өөрийнхөө цаг цагаар үзээд тэгээд бас шийдээ гаргана үсттэй. Тийм болохоор би бас энийг ажиллаа бол ерөөхдөө бол хийчихье гэж бодож байна.